өнөөдөр Тэнгэр төрийн уралдаанд оролцож байгаа нийт оролцогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Би 5 дахь үеийн ялагч нэгэн дэрж ятхан цэцэг байна. Энэ уралдааны талаар 2 сард би анхлаа мэдсэн. Уралдааны туршид 2 сараас 3 сар 3 дахь үе 4 дахь үе гэдэг бүхий л үедэд би оролцож идэвхтэйсээ харилцсан. Тэгээд 5 дахь үед оролцоод ялагч болсон доо. Маш их баяртай байна. Ялагч болохын тулд тухайн сарын эхнээс эхлээд бүхий л Тэнгэр төрөөс нийтлэгдсэн контентууд мэдээллүүдээр бүгднтэй танилцж уншиж яг зааврын дагуу оролцож лайк, шеэрийн зөвлөж идэвхтэй оролцсон. Хамгийн гол нь юу вэ гэхээр 20-оос хойш асуулттай тамгатай контент нийтлэгдгийг маш их удаа хүлээж догтлолтой байсан. Хамгийн гол нь тухайн асуулт хизээ нийтлэгдчих бол унтж байхад байна уу, эсвэл ажлын бус цагаар авах нь уу, цайндаа орсон цагаар авах нь уу гэж аюул сандралтай, догтлолтой байсан. Үүнийхээ хүчинд ч гэсэн яг 28-ны өдөр бас л яг өглөөнөөс хойш догтлол хизээ нийтлэгдэх бол гэж догтлосоор байж байгаа. 12 руугаа цайндаа гарсны дараа асуулт маань нийтлэгдсэн байсан. Асуулт нийтлсэний дараа нэлээд одоо хэдэн үг хариулсан байсныг хараад бас за хоцорчлоо доо энд уралдаанд бас арай л амжилттай оролцлоо гэж бас нэг хэсэг сэтгэл төрж бас сонин сэтгэл төрж эхэлсэн. Тухайн үед цайнд орж байхдаа асуулт нийтлэгдсэнийг хараад тухайн хоолоо яаж идснээ ч мэдээгүй. Нэг харсан хоолчтой болсон асуултандаа ч хариулсан байсан. Гэхдээ яг яарч бас хариулаагүй асуултанд хүмүүсийг харахад дандаа тоогоор хариулсан байсан. 1680 гэвчсэн. Тэнгүүд би яг асуултыг хараад доотлолт нэг бичиг анхааруулах заавар үснийг уншижсэн учраас заавчсан алгаж чичээд үзье гэж бичээд үзсэн. Тэгээд энэ маань зөв хариулт байж ялагч болсон доо маш их баяртай байгаа. Тэгээд дараагийнхаа оролцогчдод хандаж хэлэхэд цаана 150 ялагч, 115 ялагч тодорхой байгаа. Та түүний нэг болж чадна. Тэнгэр төрийн маань яг энэ хөтөлбөрийг зохион байгуулад өмнө шударгаар яг өрсөлдөөнтэй яг чадвараараа оролцож байгаа болон яг үнээр оролцоод ялагчийг тодруулж байгаад бас төлөө их баяртай байна. Яг үнж ийм хөтөлбөр хэрэгжүүлээд азд нь яг шударгаар тодорхой юм байна шүү гэдгийг би та бүхэндээ нэмж хэлмээр байна. Тэгээд нийт оролцогчтой хандаж хэлэхэд хөдөлмөр дээр нэмэх нь хөдөлмөр дээр нэмэх нь хүч энзүү аз гэдэг нь тодорхой хэмжээгээр байна. Үүнээс гадна хүч хөдөлмөр гэдэг хамгийн их зүйл байдаг юм байна шүү гэдгийг бас 5 дахь үед ялагч болсныхоо хувьд өөрийнхөө хувьд ойлгож авсан. Хамгийн гол нь ялагч болохдоо тухайн сарын нийлэгдсэн контентууд болон тухайн сард хамааралтай бүхэл аяллахын туршид болох бүхэл зүйлийг үзсэн юм шиг төсөөлөн бодоод уншаад өөртөө мөрөөдөд байсан. Тэгээ мөрөөдлөөс биелдэм байна. Дараагийн үеэд оролцож байгаа хүмүүс нүдэндээ харагдтал сайн мөрөөдөрөө тэгвэл бас биелнэ гэж та бүхэндээ хэлмээр байна. Баярлалаа.